Есүсийн төлөө талархдаг. Бид нар гин нүглийн улмаас бурхантай бид нар эвлэрэх боломж байхгүй байсан бол Есүс эрэхтэй бидний эвлэрүүлэг болгон ирсэн юм аа. Тэр залмаа дээр цовдлогдоод 3 хоногийн дараа тэр дахин амьдсан юм аа. Тэгэхээр зэрэг итгэгч бид нар мөнгө амтай юм аа. Бид нар хизээч авагдахгүй тэр гайхамшигтай мөнгө амтай хүмүүс те. Бид нар аливаа зүйлийн өмнө зогсохдоо бид нар бурхан талархтаа амийнхаа төлөө талархдаг гэсэн те. Аливаа хэцүү зүйлүүд бидний амьдралд ирэхэд бид нар амийнхаа төлөө талархаж зогсдог те. Та бурхан учраас бид нар таньдаа талархаж байна гэж хэлж чаддаг те. Тэгэхээр эзэн бол үнэхээр гайхамшигтай. Есүс Христ одоо энэ дэлхий дээр яг одоо онгон эмэгтэйгээс төрөөд бидний бие махбодтой тэр амьдэрсэн шүү дээ тий яг хүн шиг амьдэрсэн. Тэгээд амьдарч явах тэр хугацаанд болохоор тэр эцгийнхаагаа бид нар зааж ийсэн тий бурханыхыг бид нар зааж ийсэн. Тэр харуулж ийсэн, биднэрт үзүүлж ийсэн, тэр номлож ийсэн, сургаж ийсэн, зааж ийсэн, тэр гайхамшгуудыг үлдэж ийсэн. Тэр өвчнийг эдгэж ийсэн, тий үхлээс амьлуулж ийсэн. Есүс Христ энэ дэлхий дээр биднэрт яг ингээд нэг бурханыхыг бүгдийг харуулж ийсэн шүү дээ тий. Тэр бидэрт үзүүлж ийсэн. Тийм учраас бид нар Есүс одоо бурханы хүү юм аа гэж бид нар хүлээн зөвшөөрдөг тий. Тэр бол миний аврагч юм аа хүлээн зөвшөөрдөг. Есүс харин энэ дэлхийгээс явахдаа биднэрт нэг зүйлийг хэлсэн тий. Дагалдагч нартаа хэлжсэн тий. Байнга сануулж ийсэн. Би энэ дэлхийгээс нэг л өдөр явнаа. Тэгээд тэр үед би та нарт туслагчийг илгээнэ гэж хэлжсэн. Би та нарыг үнчрүүлж орхихгүй гэж хэлжсэн. Тэгээ бүгдөө хамтдаа Библиэс үзье. Иохан 15:26. За, эсгээс гарах үнний сүнс болох туслагчийг би наанд эсгээс илгээхэд тэр сүнс намайг гэрчилнэ гэж хэлсэн. Есүс одоо нэг явахаас өмнө дагалдагч нартайгаа ярьсаар байгаа шүү дээ, тий. Одоо би явах нь сайн юм аа, тий. Би одоо энэ дэлхийгээс явнаа. Одоо амьсныхаа дараа 50 хоногийн дотор дагалдагч нартай хамтахдаа эзэн яг энийг ярьжсэн шүү дээ. Би явнаа, би явах болно. Тэгээд одоо туслагчийг та нар руу илгээнэ. Би та нарыг үнчирч хоцроохгүй. Тэр туслагч ирэхдээ та нарт үннийг ярьсаар байх болно гэж хэлсэн байгаа. За, Иохан 16-гийн 7-аас 15-ыг харъя. Гэхдээ та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгээнэ гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг эзэн Есүс одоо энэ дэлхийгээс явахдаа биднэрт дагалдагч нартай нэг зүйлийг ярьсаар ирсэн байгаа үстэй тий. Одоо би явах нь сайн юм аа. Би явахаар зэрэг туслагч ирнэ. Одоо ингээд нөгөө мэдээж дагалдагч нар нь Есүстэй хамт байхыг л хүсэж байсан байгаа шүү тий. Гэхдээ би явах нь сайн юм аа. Та нарт би дагалдагчийг одоо би та нарт одоо туслагчийг илгээх болно гэж хэлж байгаа байхгүй. Туслагчийг илгээх болно гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгээ Иохан 20:22-ыг хэдүүлээ харъя. Тэгээд үүнийг айлдаад тэдэнд рүү үлэн ариун сүнсийг хүлээн авах тун гэж хэлсэн. Есүс явахаас өмнө энэ үгдийг ярьсаар дийсэн байгаа зү тий. Ариун сүнсийг одоо ингэж ярьсаар дийсэн байгаа байхгүй. Би туслагчийг илгээх болно. Би түүнийг та нар руу явуулах болно. Тэр та нарт туслах болно. Тэр бол та нарт үннийг ярих болно. Тэр минийхийг ярих болно гэж Есүс дагалдагч нартаа ингэж ярьсаар яхсныг бид нар одоо Библиэс харж байна. За хэдүүлээ Лук 24:49-ийг харъя. Харах түн би эсгийнхээ амсныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмслөө энэ хоттоо үлд гэжээ. Одоо Есүс нөгөө ингэж дандаа нөгөө дагалдагч нартаа би явах нь сайн юм аа, би туслагчийг илгээнэ гэж ярьж байгаад тэгээд одоо нөгөө дагалдагч нартаа нөгөө хамгийн сүүлд явахдаа ингэж хэлсэн ба шүү дээ. Харах түн би эсгийнхээ амсныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмслөө энэ хоттоо үлдээ гэдэг нөгөө Есүс нөгөө өөрийнхөө дагалдагч нарыг одоо та нар одоо ингэ би одоо ингэ явлаа. Тэгээд та нар одоо энэ хоттоо байгаад ариун сүнсийг хүлээгээрэй гэсэн байгаа байхгүй юу. Тэр хүчийг өмслөө та нар энэ хотод байгаарай гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо бурхан биднэрт Есүс биднэрт нэг одоо тэр ариун сүнсийг илгээнэ. Тэр түүний хүчийг та нар өмсөөрэй гэдэг байгааг бид нар харж байгаа үстэй тий. Энэ хотдоо хүлээгээрэй гэж байгаа байхгүй дагалдагч нараа. Одоо та нар ингээд намайг яваад өгөхөөр яваад дэлхийгээр нэг тараад ингээд сайн мэдээг тараагаад ингээд гайхамшгуудыг үүлдээд яваарай гэж хэлээг байхгүй. Та нар хүлээгээрэй. Тэр дээрээс ирэх нэг хүчийг өмсөөрэй гэж хэлжсэн байхгүй. Тэгээ дагалдагч нар нь ариун сүнсийг хүлээжсэн тий. Ариун сүнсийг хүлээгээд тэд нар энэ хоттой байсан гэж. За хэдүүлээ Иохан 20:22-ыг бас үзье. Үүнийг айлдаад тэр тэдэнд рүү үлэн ариун сүнсийг хүлээн авах туун гэж бас хэлсэн. Хоёроос энэ тэр ариун сүнсийг та нар хүлээгээрэй тий. Та нар тэр дээрээс ирэх хүчийг өөртөө өмсөөрөө ариун сүнсийг өөртөө ингээд хүлээж аваарай гэдэг бурхан ингээд нөгөө Есүс ингээд дагалдагч нартай ингээд загсаар байгааг энэ бид нар одоо энэ ишлүүдээрээс ингээд харж байна тийм ээ. Иохан 14:15-аас 21-ийг үзье бүгдөө. Та нар намайг хайрладаг бол тушаалуудын минь сах.
би эцгээс хухад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр та нартай үүрт хамт байх болно. Тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ гэж. ертөнц түүнийг хүлээж авахгүй ч гэсэн та нар бол бурхны хүмүүс юм чинь та нар түүнийг мэдэх болно тий. Тэр бүр та нарын дотор байх болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ариун сүнс бидний хаана идэг байх нь бид нартай үргэлж хамт идэг байх нь шүү дээ тий. Есүс хэлэхдээ болохоор тэр бол туслагч юм а гэж хэлсэн баг. Тэр биднэрт заахаар, зэмлэхээр, тэр биднэрт сургахаар ирэх одоо нэг биднэрт ярьж байгаа шүү дээ тий. Тэр чамтай хамт байх болно, тэр чамд туслах болно. Түүний хүчээр чи бүх зүйлүүдийг хийх болно тий. Чи түүний одоо тусламжтайгаар чи сайн мэдээг дэлгэрүүлэх болно тий. Чи өвчтөе нэгэн дээр очиод хүрэхдээ чи тэнд нэгдүгээртийг хийх болно. Чи чөлөөлтүүдийг хийх болно. Яагаад гэвэл чиний дотор бурхан байгаа учраас чи энэ үгдийг хийх болно. Бурханы хүч байгаа учраас та нар түүгээр дамжуулаад та нар хийх болно гэж хэлдэг байгаа байхгүй юу. Эцэггүй ариун сүнс хамттай гэж бид нар мэддэг. Тэгвэл Есүс явахдаа биднэрт ариун сүнсийг өгөөд явсан байгаа байхгүй юу. За одоо ингээ бурхан Есүс ингээ амлж жаад одоо ингээ тэнгэр өөд ингээ нөгөө дагалдагчдынхаа нүдэн дээр ингээ тэнгэр дэше өргөгдөд явсан. За одоо тэгээд түүний дараа тэгвэл юу болсон юм бэ? Хэдүүлээ үсэ. Үйлс ном 1:7-оос нэ. Тэр тэдэнд эцэг өөрийн эрх мэдлэр тогтоосон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг бишээ гэж. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юда, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч байх болно гэж хэлж байгаа байхгүй. Ариун сүнс та нар дээр ирэхэд гэж байгаа байхгүй. Та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юда, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч байх болно гэж байна. Ариун сүнс бид нар дээр ирэхэд одоо ийм зүйлүүд болно гэж бурхан хэлсэн байгаа тийм. За Үлс 2:1-4 үзье бүгдөө. Пентекостийн өдөр болоход тэд цөмөрөө нэг газар цугласан байлаа. 30 хувь салхи мэт чимээ тэнгэрээс гинэт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буу. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөснийг харь хэлээр ярьж эхлэвэ гэж. Одоо нөгөө Есүс яваад тэгээ дагалдагч нар нь хамтдаа ингээд чуулаад хамтдаа ингээд тэд нар цуглараад өдөр болгон залбирч байсан гэдэг шүү дээ. Тэд нар өдөр болгон бурхныг магтан хамтдаа цугларч хамтдаа байсан гэж байгаа. Яг тэр үед бурхны ариун сүнс тэдний дээр бухад гал мэт гэж байгаа. Хуй салхи мэт ариун сүнс тэдний дээр ирлээ гэж байгаа байхгүй. Тэгээд тэдгээр хүмүүс одоо харь хэлээр ярьж эхэлсэн шүү дээ. Өөрсдийнхөө хэлээр биш өөр одоо ард түмний хэлээр ярьж эхэлсэн тий. Тэгээд тэр хүмүүс хараад юу гэжсэн бэ гэвэл энэ одоо хүмүүс одоо согтцсон юм уу тий гэж харж ирсэн байхгүй. Ариун сүнс тэгээд тэр хүмүүс бас өөрсдийнх нь төрлөх хэлээр нь тэр харь хүмүүс ярьж байгааг хараад бас ингээ гайхаж ирсэн. Тэгэхээр зэрэг ариун сүнс эрэхтэй биднэрт хүчийг өгсөн гэж байгаа байхгүй. Тэр бидний дээр эрэхтэй тэр одоо биднэрт одоо бэлэг аюулсуудыг өгч эхэлж байгаа байхгүй. Тэр биднэрт одоо хэлээр ярих, иш үзүүлэх бурхны нэрээр тий тэгээд бэлэг аюулсуудыг тэр бидний дээр зутгасан гэж байгаа. Ариун сүнсний хүч чадлаар гэж байгаа байхгүй. Бурхны нөгөө Есүс Христийн амлсан ариун сүнс ийхүү дагалдагчдын дээр буусан байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар итгэлийн хүмүүс те бид нар өнөөдөр Есүс Христийг бурхан хэмээн хүндэлдэг хүмүүс, түүнийг бид нар дагдаг хүмүүс те түүний ариун чуулганд чуулдаг хүмүүс байхгүй юу. Тэгэхээр бид нар өнөөдөр хэрхэн ариун сүнсийг сонсож байна те. Есүс Христийн илгээсэн тэр туслагч та хамт та өнөөдөр алхаж байна уу те? Есүс Христийн дуу хоолойг ариун сүнсний дуу хоолойг та дагж байна уу? Ариун сүнс бидэрт хэрхэн тодорхой ярьдгийн болоо те? Ариун сүнс бидэрт заахаар, зэмлэхээр ирсэн гэж бид нар мэдж байгаа шүү дээ тий. Заахаар, зэмлэхээр, сургахаар, ятгахаар ариун сүнс бидэнтэй хамт байгаа байхгүй юу? Тэр бидний дотор байгаа гэж хэлсэн шүү дээ. Бид нар нөгөө олонтой бидний өмсөн хувцснаас илүү бурхан минь байна гэж бид нар хэлдэг хүмүүс үстэй тий. Бид нар өөрсдийнхөө үр хүүхдүүдийн хол байгаа, хаана байгаа газар нь бит хүрч чадахгүй мөртлөө бид нар залбирдаг хүмүүс үстэй тий. Ариун сүнсээ та туслаач гэж залбирдаг үстэй. Тэгэхээр ариун сүнс ямар хурдан бидэрт хүрэхтэй, хүүхдүүд минь ямар хурдан хүрч чадахыг бид нар мэддэг үстэй тий. Тэр ариун сүнс хэрхэн ажиллахыг бид нар мэдчихэдэг хүмүүс шүү дээ тий. Тэгээд
одоо бидний хувьд болохоор зэрэг одоо болохоор зэрэг бид нар яг одоо бурхантай хэр нөхөрлөж байна вэ? Бид нар яг түүний үг сургаал дотор нь явж чадж гин үү те? Бид нар яг тэр үг сургаалыг дагаж чадж гин үү? Эсвэл дэлхийлэг зүйл рүүгээ ихэнхдээ цагаа өгөөд гин үү? Дэлхийлэг зүйлээр ихэнхдээ өөрийгөө ингээд дүүргээд гин үү те? Гэдэг дээр бид нар яг ингээд хянах цаг хугацаа одоо ингээд эзэн ярьж байгаа гэж би итгэж байна. Хэдийгээр би энэ зогсоод та нарын өмнө эзний үгийг тунхаглаж байгаа ч гэсэн би энэ номлуудыг бэлж байхдаа би өөрийгөө энэ дотор маш их одоо ингээд шалгаж даруусгаж ирсэн байхгүй юу? Яана гэсэн үг надад байсан байхгүй юу? Байгаа байхгүй юу? Тэгээ эзний үг биднийг ийхүү дагуулж идэг. Эзний үг ийхүү биднийг өөрийн гимшүүлж идэг те. Эзний үг ийхүү биднийг зэмлж идэг. Тэгэхээр зэрэг энэ үгүүд өнөөдөр чуулганд бүгдөөрэнд нь ирж байгаа гэсэн үг. Есүс Христ бол бурхан юм аа гэж мэддэг хүмүүс бид нар аахгүй юу? Тэгвэл түүний бидэнд өгсөн тэр гайхамшигтай туслагч ариун сүнсийг бид нар хэрхэн дагж байгаа вэ? Бид нар чуулган дотроо хэрхэн зогсож байгаа вэ те? Бид нар түүний үгнээс хис суралцж байгаа вэ гэдэг нь бидний хувьд маш чухал байгаа байхгүй юу? Бид нар энэ үед ч гэсэн одоо бид нар болохоор яг энэ үед болохоор ариун сүнсийг сонсож хөдөлдөг хүмүүс шүү дээ те. Бурханы сүнс ярихгүйгээр аливаа зүйл болдоггүй шүү дээ. Бид нар бүр тэрийг мэддэг хүмүүс байхгүй юу? Гэхдээ бид нар дуулуургүй алхасаар идэг байхгүй юу? Бид нар бурханыг хоош нь тавьсаар идэг байхгүй юу? Бид нар Библи судлаа одоо өөрчлөлт Монголоос Библи судлыг одоо ингээд өдөр болгон 3 бүлэг уншихаар өгч байгаа тий. Манайхан уншиж байгаа гэж би бас итгэж байна. Гэхдээ бид нар зарим үед орхитуулдаг тий. Эзний ариун сүнсэн дуулууртай байж бид байна гэдэг чинь бид нар удирдагч нар бас сонсохыг хэлж байгаа үстэй. Төдрөө дамжуулан бурхан бидэнд ярьсаар байгаа шүү дээ тий. Отгоогчоор дамжуулаад надад ярьж байгаа шүү дээ. Мараагаар дамжуулаад мантагчаар дамжуулаад надад бас ярьж байгаа шүү дээ. Тэгвэл бурханы хүнээр дамжуулаад бид нарт бас хэлж байгаа үстэй. Та нар Библи судлаа уншаарай. Бурхан миний үгийг уншаарай. Өдөр болгон судлаарай гэд. Тэгээ би болохоор зэрэг ингээд нэг суухаараа их удаан унших дуртай хүн байхгүй юу. Тэгээ за ингээд уншиж штэ гэд техний Библи судлал дээр бол би явж ирсэн. Харин одоо болохоор зэрэг би өдөр болгон 3 бүлэг өгөгдөж байгаа нь бидний хувьд маш их хөрөөл байгааг харж байгаа байхгүй юу. Бид нар яг тэр 3 бүлгээ уншаад судлаад бэлхэн аймаа дэлгээд судал библиудыг дэлгээд уншихтаа тэндээс бид нар ичэтүүдийг гүн гүнзгий авч эхэлж байгаа байхгүй юу. Энэ дотор чи ариун сүнс ярьж байгаа үстэй. Энэ дотор чи эзний үг биднийг ятгаад байгаа үстэй тий. Бид нар ийм дуулууртай байх нь ерөөсөө ингэж ихний жишээ энэ байгаа байхгүй юу. Тэгээд эзний үгийг дэлгэж байгаа газар тэр газар ингэж гайхамшигуд болж идэг үстэй. Бидраас болоод хүмүүс өрөөгдөж идэг үстэй. Бид нартай хамт ширээн зогсоосон нэгэн тэр үгийг тэр өглөө бас сонсч идэг байхгүй юу. Тэгэхээр эзэн ийхүү ариун сүнсээрээ дамжуулан ярьсаар байгаа гэдгийг бид нар итгэж хүлээж авах хэрэгтэй байхгүй юу. Та хэрхэн Библиэд нөхөрлөж байна вэ? Та бурханы үгэнд хэр их цаг өгж байна вэ те? Та бурханыхад хэр их цаг өгж байна вэ гэдэг нь маш чухал цаг үе байхгүй юу. Тэгээ Есүс Христ өөрөө хэлсэн шүү дээ. Би туслагчийг та нарт илгээх болно. Тэр та нарт ингэ заасаар авах болно. Тэр минийхийг мэдүүлсээр авах болно те. Би та нарт бурханыхыг мэдүүлж исэн. Минийхийг ариун сүнс та нарт мэдүүлнэ гэж хэлсэн шүү дээ. Та нар хин нэгэн дээр очиод залбирах юм бол би тэр газар би өөрөө байх болно тий. Ариун сүнсний хүч чадлаар би хүрэх болно гэж хэлсэн шүү дээ. Та нар хин нэгэнд одоо нөгөө очиод сайн мэдээ ярихад та нар тунхаглаарай би хийн гэж байгаа үстэй бурхан. Би бол энэ үнд итгэдэг. Би зүгээр сайн мэдээ ярихыг хүсдэг. Би зүгээр машин дотор хин нэгэн орж ирсэн сууд би түүнийг зүгээр ингээ өнгөрөөдгөх юм байхгүй. Өчтөн дээр ороод суух юм бол би өчтөн заавал нэг би итгэлийн хүн гэдгээ тунхаглаж гардаг хүн байхгүй. Тэгээд эзэн тэнд ажилдаг. Би итгэдэг. Энэ хүнд бурхан хүрнэ. Өнөөдөр намайг ингээ ярьж яхад энэ хүн хүлээж авахгүй ч гэсэн энэ хүн эзний ариун сүнс энэ хүний дотор ярих болно. Энэ хүнийг ятгах болно тий. Энэ хүнийг өөрийнхөө зам дээр авчрах болно гэж итгэдэг учраас ингээ ярьдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр биднээс дамжуулаад бурхан энэ цагт одоо ингээ ажиллахыг хүсэж штэ. Тийм учраас бид нар ингээ Библийг уншихгүй, тэгээд өглөөнийхөө цагийг хийхгүй, одоо ингээд бурханыхыг ардаа тавиад одоо өөрсдийнхөө махан биеийн хүслүүдэд биелүүлээд байвал бид нар зүгээр нэг итгэгч биш, бүр итгэгч биш хүнээс долоон дор хүмүүс болох хэрэгтэй байхгүй юу? Зүгээр нэг ингээд бүр хоосон болчдөг байхгүй юу? Би өөрөө ч гэсэн энийг үзсэн хүн шүү дээ. Хоосон болчдөг.
Бид нар тэгээд Библийг бүр уншмааргүй санагдаа тий. Зөө өнөөдөр чинь цуглаандаа явдаг ч юм уу явдггүй ч юм илүү яах вэ гэж ингэж бодол хүртэл орж ирж байгаа байхгүй юу. Харин Бурханыхаар дүүргэж байгаа үед бид нар сүнсээр өсөхдөө хин нэгний төлөө гүйчж залбирдаг тий. Хин нэг нь сайн мэдээ ярьдаг, хин нэг нь тусалдаг, хин хаана хэрэгстэй байгаанд нь хүрчрэнсэн гэж боддог штэ. Бурханаар дүүргэж байгаа нь ерөөсөө өрөөл байгаа байхгүй юу. Бурханаар дүүргэж байгаа нь ерөөсөө бидний сүнсний үед маш их олзоо байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар болохоор зэрэг ерөөсөө ариун сүнстэй нөхөрлөх ёстой. Тэр ариун сүнс амар энгийн, амар гайхалтай бурхан шүү дээ. Тэр маш ойрхон байж идэг шүү дээ, тийм. Биднийг дуудахтал тэр хариулж идэг байхгүй юу? Биднийг гимшигтэл тэр биднийг тэрвэрч идэг бурхан байхгүй юу? Тэгээ ариун сүнстэй нөхөрлж байгаа үедээ бид нар болохоор зэрэг ингээ дэлхийдик зүйлүүдээс холдоод тэгээд гим нүглүүдээс хол байгаад ингээ өөрийгөө бурхны үгэн дотор сургаал дотор байлгах гад бид нар хичээж идэг штэ тий. Өнөөдөр би эзний үгийг уншсан бол тий эзний үгийг судалсан бол би өдөржингөө тэрийг боддог үстэй. Бурхан өнөөдөр надад тэгж хэлсэн. Би тэг хүний ааш биднээс гардаг илүү. Маш их гардаг штэ тий. Бид нар нэг л итгэхэд нөгөө дэлхийн зүйл рүү орцсон явж идэг байхгүй юу? Маш хурдан бид нар хуурддаг, маш хурдан бид нар тэр дэлхийдик зүйл рүүгээ ингэж орж явдаг хүмүүс байгаа байхгүй юу? Харин бид нар ариун сүнстэй нөхөрлөж түүний дуу хоолойг сонсоор байх юм бол эзэн биднийг тэр бузар муугаас хамгаалдаг юм аа. Альва зүйл болохын үнэ ингээд бид нар тийг ариун сүнс сануулж идэг үстэй. Тэгээ бид нар олонтой бид нар өнгөрөөсөн бидэг байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бид нар нөгөө бурхантай нөхөрлөх цагаа их гаргахгүй байгаа, Библийг их уншихгүй байгаа. Тэр бүгдөөсөө болоод бид нар ариун сүнсний дуу хоолойг сонсохгүйгээр өнгөрсөн тохиолдол маш их байж идэг. Бурхан яг ингэж хэлээд байсан юм биш нэгэ бид нар өнгөрсөн болж идэг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг эзэн танд юу хэлж гинүү та дуулууртаа зогсож сураарай. Тий. Эзэн танд юу хэлж гинүү та дуулууртаа яв сураарай. Одоо өглөө та ариун сүнстэй нөхөрлөх юм бол тэр өдрөө та бүтнээр нь бурхан даатгадаг үстэй бид нар тий. Эзэн та ариун сүнснийхаа хүч чадлаар өдрийн минь таамгааж та сахиач. Миний аврах гişхийг та мэдээч гэж бид нар залбирдаг штэ. Харин бид нар залбирахгүйгээр бид нар аливаа зүйлд яваад, аливаа зүйлийг хийгээд очоод хан мөргөөд унцаа байна бид нар заримдаа би өнөө өглөө залбираагүй байсан штэ гэж хэлж идэг тий. Би залбирсангүй штэ гэж хэлж идэг. Харин бид нар ариун сүнстэй байх юм бол бид нар тэрийг сонсдог гэдэгт би бүр итгэдэг байхгүй юу. Одоо би болохоор зэрэг нөгөө 2010 онд аваарт орсон байхгүй юу. Тэгээд өглөөнөөс хойш би ямар тайвангүй болсон байхгүй юу. Манайх ингээд нэг юм бид нар уг нь бурханд үйлчлэгээ шийдвэр гаргасан хүмүүс ээжсэн байхгүй юу. За хаста бурханы төлөө бид нар үйлчлэнээ залуу халуунаас бурхан зориулнаа гэж бид нар яг ингээд хүлээж аваад ингээд бэлтгэжсэн мөртлөө бид нарт нэг юм бизнесийн одоо ингээд санаа бизнесийн одоо нэг юм юу гэх вэ санал орж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр нь амар ашигтай заяа. Хүнийхаар ингээд бодоод үзвэл өдөрт одоо амар их мөнгө олдог. Тэгээд одоо амгайх тэр ингэж хуурдагдаж байгаа байхгүй юу. Хоёулаа ингээд энд ажиллаад тэгээд эннийхээ одоо 11-ээр ингээд чуулгана өрөөё гэж байгаа байхгүй юу. Бид нар тийм хурдан ингэж нөхцөл байдлын доогоор хордог байгаа байхгүй юу. Уг нь бурханд үйлчлэе гэдээ амласан хүмүүс мөртлөө аль хэдийнэ тэр бизнес рүү ингээд ороход бэлэн болоод бид нар хөөцөлдөөд нөгөө хүмүүс чинь зөвшөөрөөд тэгээ бид нар банкнаас нөгөөснө хэдэн төгрөг авах хэрэгтэй тэрийг хөөцөлдөө тэгээ bijсэн чинь өглөө болсон чи би бүр ингээд ямар ч амар тайвангүй болсон байхгүй юу. Миний дотор ингээд амар хэцүү дарамттай тэгээ тэр ажлыг ингээд хиймээргүй санагдаад ингээд дуудлага санаад ингээд амар хэцүү байсан. Тэгээ би амгаад болохоор зэрэг хоёулаа энэ бизнесийг болох уу? Хоёулаа ерөөсөө зогсъё. Ингээд ариун сүнс ерөөсөө зөвшөөрөхгүй байна. Бурхан ерөөсөө зөвшөөрөхгүй байх шиг байна гэсэн чинь аваа надад нөгөө 11-ийг яриад байгаа байхгүй юу? Хоёулаа 11-ээрээ сайхан чуулганаа дэмжиж штэ. Одоо хоёулаа энэ дээр нэг хэсэг ажиллачий гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд би тэр үдээс хойшлоод би нөгөө ахмадын цуглаанд үйлчлдэг байсан. Тэгээд ахмадуудын баяр болох гэжсэн учраас би маргааш ингээ баярын юм бэлтэх гээд ингээ оройн ингээ гэрээсээ гарсан байхгүй юу. Тэгээд би тэр явж байгаа л ерөөсөө ингээ уул зураар би тэр ингээ бас яг ингээ ногоон гэрэл дуусчих би тэр орчиж байгаа байхгүй юу. Уг нь ногоон гэрэл асчил ингээ аниуччил хийвэл бид нар зогсож явах хэрэгтэй үстэй. Тэгээ бид нар орсон тэгээ бид нар аваарт орсон байхгүй юу. Бид нар яг тэр автобусны урд бид нар тэр автобусыг өнгөрөөж болсон бол магадгүй бид нар аваарт орохгүй байх нөхцөл байдал байгаа байхгүй. Бид нар автобусны урдуур ороод дээшээ өгсөн гут дээрээс яг нэг том тэрийг ингээд өнгөрөөл ороод ирж байгаа байхгүй юу. Би тэгээд амгаа яана энэ машин дээрээс алдагдсан байж тэгээд нэг өгсөр газар байхгүй юу. Одоо нэг толгойд энэ дээшээ өгсдөг. Тэгээд хэлсэн чинь
Тийм биш тэгээд амгаа битэр ингээд машинаа эргүүлж яхад тэр хооронд ерөөсөө юу болж байгааг нь мэддэхгүй ингээд пимпам ингээд түнтан ингээд тэгэл ингээд өстэй юу болоод байгааг нь мэддэхгүй болоод ингээд өнгөрчихсөн байхгүй. Тэгээ би болохоор зэрэг за би энэ хаалгыг нээж чадах юм бол бид нар хоёр тийш өсрөх юм байна. Тэгвэл нэг аим гарч магтгүй. Яг тэр машин ингээд чиглээд ирж байгаа юм чи нэг том машин чи. Тэгээд божсон мөртлөө би хаалгаа нээсэн байсан байхгүй. Тэгээ нөгөө хүчтэй машин эргэлтэнд би шидэгдээд тэр газар ингээд нөгөө тэр том машин ирж байгаа газар би унсан байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө юу болж байгааг би ерөөсөө мэдээг байхгүй юу. Тэгээд одоо ингээд хүн ингээд бүр ингээд оршноосоо тасраад ингээд нэг одоо юм охторгууд гарч байгаа юм шиг болд юм билээ. Айгуу сонио. Тэгж байгаа. Тэгээд бүх зүйл ингээд амцсан чи би замын энд аварт орсон мөртлөө би замын энтэл гарсан байсан байхгүй. Тэгээд тэр хамгийн амар юм тэр машин нөгөө нэг шалаанз гэдэг машин байдаг штэ. Тэгээ тэр машин болохоор дээрээ нөгөө юм том худаг усны юм том юм ачиж өгсөн байгаа байхгүй. Тэгээ тэр машины дээрээс нь тэр том төөрөмжүүд ингэж унаад газраар нэг болсон байгаа байхгүй. Тэгэхэд тэн дундор би яаж гарснаа мэддэг байхгүй. Намайг зүгээр нэг дуу хоолой ирсэн. Зүгээр чигээрээ ингэж нөгөө одоо ингэж чигээрээ ингэ мөлхөд гар гэдэг дуу ирж байгаа байхгүй. Тэгээд би ерөөсөө тэр орчны дуу муугаас тасраад ерөөсөө чигээрээ мөлхөд гарсан тэр хугацаанд бурхан намайг ингэ хамгаалаад тэр олон төм тэнгэр ичнэр тийм зогсчихсон гэж би итгэдэг байхгүй юу. Яагаад гэвэл тэр том төхөөрөмжүүдийн зүгээр нэг хэсэг нь намайг ингээд шүрхтэл би бяц дарагдахаар байгаа байхгүй юу. Тэр чинь зөндөө том ингээ харах юм бол том төхөөрөмж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар бурхны дуу хоолойг сонссон бол зогсчих ёстой байхгүй юу. Харин бид нар бүр дуулуургүйгээр тийшээ нисч орж байгаа үстэй. Тэгээд бид нарын дээр ийм зүйлүүд иржсэн. Тэгээд аль хэдийн ариун сүнс биднэрт ярьсан гэсэн үг байхгүй юу? Энэ бол бурхных биш юм аа. Энэ бол буруу юм аа. Одоо та нар зөв зогсоод дуудлагын дээр яваарай гэжсэн болооч бид нар дуулуургүйгээр тийшээ гүйж орж байгаа байхгүй юу? Ашиг хонжоо тий. Хувийн эрх ашиг гэдэг чинь ингэж бурхнаас дээгүүр тавигдах өдөр ирдгийн байлээ шүү хүмүүсээ. Битгий ингэж алдаа гаргаарай гэж би та нарт энэ гэрчлэлийг ярьж байгаа байхгүй юу? Тэгээд би тэр амар том авар дотор бол би яг бурхны дуу хоолойг сонссон байхгүй. Зүгээр чигээр яваад гараа гэдэг дуу хоолой тагсан. Тэгээ миний болохоор зэрэг тарих хөдлөөд амгаагийн болохоор хурд тулсан байсан. Тэгээ бидний биед юу ч хүрээгүй байсан шин. Бурхны ариун сүнс биднийг ийхүү бас хамгаалсан. Тэгээд бид тэрний дараа яасан гэвэл 100% бууж өгч байгаа байхгүй юу? Есүсээ бид нар 100% бууж өгч байна. Одоо зүгээр л бид нар таны дуудсан газар руу явъя гэж бид нар хэлсэн. Тэгээд бид нар бүх ардах юм орхиод хийжсэн бизнесээ хүртэл зогсоод бид нар дулаан хаан явсан. Бид нар 7 жил тэр газар үйлчилсэн. 7 жил тэр газар үйлчлэхдээ би ариун сүнсний дуу хоолойг сонсож, ариун сүнсээр удирдуулж би тэр газар үйлчилсэн. Үнэхээр бурхан юу хийгийг бид нар харж байгаа тийм ээ. Үнэхээр эзэн ингэж ажилдаг. Тэгэхээр зэрэг бид нар бурханыг заавал өглөө та нар босоод ариун сүнстэй эхлээд нөхөрлөөрэй. Бурхан та нарт юу ярихыг эхлээд хийгээрэй. Яагаад гэвэл бид нар хүн учраас өчүүхэн байхгүй юу? Өөрийнхөөгөө илэрхийлээд яваад өгдөг. Та нар эргээд нэг ингээд яг миний номлолын дараа гэртээ яриад энэ талаар бодоод үзээрэй заяа. Маш их бид нар өөрсдийнх рүү ордог байхгүй юу? За энийг дараад нь хийчих болно шүү дээ. Одоо би өөрийнхөөгөө л хичээл гэдэг хүмүүс байхгүй юу бид нар. Тэгэхээр зэрэг бид нар болохоор зэрэг бид нар ариун сүнстэй эзний хүмүүс учраас эхлээд эзэн бурхнаа сонсох нь бидний дээрх хамгаалт юм аа. Амен. Эзэн бол ийсэ. Тэгээд бурхны дуу хоолойг сонсож сурах гэдэг чинь ерөөсөө та өглөө босоод бурхантайгаа нөхөрлөх, Библийг унших, бурхны хүмүүстэй нөхөрлөх, тэгээд та залбирах те та түүгээр дүүрэгдэхийг хэлээд байгаа шүү дээ. Ариун сүнсний дуу хоолойг та тэн дотроос л сонсно. Эзний сүнс үргэлж ярьдаг. Тэр үргэлж ярьдаг байхгүй юу? Үргэлж сануулж ярьдаг те. Бидний зөв бурууг тэр ялгаж өгч ярьдаг шүү дээ. Бид нар заримдаа ингээд юм хийчихмаар ингээд бодогдоод ингэж ятг. Ариун сүнс орж ирээл биднийг ингээд ятгах жийдэг, зөөдрүүлж яадаг тий. Зөв тал руу маань чиглүүлж яадаг. Ихэнхдээ бид нар өөрийнхөө аливаа зүйлүүдийг шийдчих гэдэг тий. Бид нар бүр оюун бодлоо бол бүр хянж чаддаггүй. Би бол бүр хянж чаддаггүй хүн байхгүй юу? Би бурхнаар дүүрэгдэхгүй бол оюун бодолдоо маш хурдан ингээд одоо бузар мөг оруулж ирж яадаг байгаа байхгүй юу? Би үнэхээр гимшиж байгаа. Би чуулганы өмнө ч гэсэн энийг гимшиж байна. Бид нар зөвхөрөхдөө, бид нар нөхцөл байдалтай орохдоо, бид нар нөхцөл байдлын доогуур ирэхдээ тий хаан мөрөхдөө бид нар бодол санаагаараа буруу зүйлүүдийг хийж идэх хүмүүс аахгүй юу? Саяхан би надад нэг дүү идэг аахгүй тэгээд ингээ архины хамааралтай тэгээд
Гэт намайг одоо баг 10 хэдэн жил ингээд одоо би тэрний төлөө ингээд одоо би өөрөө залуу байхасаа явсан байхгүй юу. Тэг би саяхандаа ингээд сөхөрсөн юм шиг оны өдөр би алга болчлоо гэд цагтаа дуудагдаад чи илүү одоо юм ингээд би дандаа дуудагдаад очдөг байхгүй. Тэгчээл саяхан болохоос зэрэг би нэг өдөр ингээд алга болчлоо гэд нэг манад эгчнэр чи ингээд алга болчлоо. Саадах алга болчлоо. Айч хаавар хайна гэл ингээд тэл би ингээд хайх гал гарах гал хийжсэн хүчсэн байх үедээ гэл нэг тал талаас энэ дуу хоолой ирээдсэн чи би өвхөл хүнлэстэй одоо би зөндөөл явлаа штэ гэж би шууд оюун бодолтой дүүгээ өвхүүлж байгаа байхгүй юу. Энэ бурхных биш байхгүй юу. Энд чинь бузар буурын сүсний дуу хоолой орж ирж байгаа байхгүй юу. Тэгэд би тэр үнийг бодол санаандаа түүнийг ингээд бодож маш хурдан би бодол санаадаа тэгж хэлж яана гэдэг чинь маш амархан хуурдагдж байгаа гэсэн үг байхгүй юу. Би та нарт хэлье. Нөхцөл байдлын доогоор битгий ороорой. Бид нар эзний хүмүүс байхгүй юу. Бид нар залбирах юм бол ариун сүнс хийх болно. Бид нар шинэ гэрэн дээрс Паул ахын төвийг уншихдаа бид нар ариун сүнс түүн дээр хэрхэн ирээд тэр хэрхэн Саулаас Паул болж байгааг бид нар мэддэг шүү дээ тий. Гэхдээ тэр бүр 180 градус эргэсэн тий. Ариун сүнс юу хийж болдгийг бид нар харж байгаа байхгүй юу. Бид нар цөхөрхгүйгээр нөхцөл байдлыг өргөсөөр авах хэрэгтэй байхгүй юу. Цөхөрхгүйгээр нөхцөл байдал дотор бид нар залбирсаар авах хэрэгтэй хүмүүс байхгүй юу. Бид нар зориултаа гаргасаар л авах хэрэгтэй байхгүй юу. Тэр бурхан өөрөө хийх ажил шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр зэрэг ариун сүнс ийхүү ажилгаа. Тэгээд Саулыг Паул болгосон тэр гайхамшигтай бурхан бидэнтэй хамт байна. Ян ахын түүхийг уншихдаа би бас ариун сүнс хэрхэн хөдөлж ясныг харахтаа үнэхээр талархаж идэг. Түүнийг шоронд байхад тий хөлн хуурсан байхад ариун сүнс түүнийг гараад алах гэж хэлдэг. Би байсан бол яах байсан болоо гэж бодъё. Хуурхаа хөл рүүгээ тарах байсан багтаа гэж бодож байгаа байхгүй. Харин яах тэр бурхны хүн учраас тэр ариун сүнсийг сонсдог учраас тэр зүгээр л бараад алхасан штэ. Тэр шоронгийн хаалгаар би яаж гарах уу гэж бодсон юм бодоогүй штэ. Паул ах ян ах хоёрын түүхингээ ойрхон юм шиг санагддаг байхгүй надад. Тэгээд ян ах зүгээр л гараад алхацсан тий. Тэр гараа явсан үүдэн дээр нь таксист тэр хамгаалагч нар байж лээсэн тэр одоо харуулууд байж лээсэн тий. Тэгээд гарсан явсаар байгаа хамгийн сул таалган дээр таалга нэгдсэн байсан үстэй. Тэгээ гараа тэр такси ирсэн, таксинд суугаад тэр айлд очсон. Тэгээ тэр айлаас одоо нөгөө ээж аав нь хаашаа явсныг хүүхдээр нь хэлүүлээд нөгөө Паул хин яах явахта нэг л мэдхий дугуйж ийцэн явж байсан гэдэг шүү дээ, тий. Аль хэдийнэ бурхан өөрөө эдгээсэн учраас тэр хүнд ярьсан байгаа байхгүй юу? Тэр хүн итгэлийнхээ улмаас түүнийг хийсэн байгаа байхгүй юу? Ариун сүнс ийхүү ажилдаг. Үнэхээр талархах хэрэгтэй байхгүй юу? Бид нарт тэр туслагч болохоор ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэр таныг аливаа бузармуугаас хамгаална. Тэр таныг аливаа бузармуугаас хөлийг шин татуулна. Тэр таны амийг хамгаалах болно. Амен. Ариун сүнсний хүч чадлын төлөө бүгдөө талархъя. Эзэн үнэхээр алдарч болтгой тий. Амен. Амен. Та бурхантай, бурханы өгөхтэй хэрхэн нөхөрснөр бол та түүнийг сонсож сурна. Одоо Кристиан ах шиг бид нарт олонтой та нар антина нэг гэж. Антина сунга тий. Та нарт бурхантай ярилцах цагийнхаа төлөө антина сунгаа гэж бид нарт хэлдэг шүү дээ. Кристиан агчаас би нэг гайхалтай юм сурсан Кристиан ах шиг ингэж хэлжсэн байхгүй юу? Би өглөө босоод одоо ингээд нөгөө өглөөний залбирлыг ярьж байгаа шүү дээ тий. Залбирхаа би бурхантай цаг товолдог гэж байгаа байхгүй юу? Есүсээ би өглөө 5 цагт би тантай галтгооныхоо өрөөний ширээн дээр уулзъя. Тэгээ би сэрвүүлэг дуграад сэрэхтэй би нэрээ Есүстэй цаг тавуулсан штэ гэд би шатныхаа өрөө гүйдэг гэж байгаа байхгүй. Амар гайхалтай байна тий. Бид нар тэгж нөхөрлөх юм бол бид нар тэгж байх юм бол тэгж залбирах юм бол тэгж унших юм бол бид нар хүснэ тэмүүлж Библийг хүртэл унших хэрэгтэй байхгүй юу? Эзэн ингээд надад юу ярих гэдэг юм бэ те? Энэ дотроос би нэг ишлэл ч гэсэн бариад үлдчихсэн гэж бид нар унших юм бол ариун сүнс танд заавал ичлэгдэнэ. Заавал тань заах болно тий. Тэрнээс та ариун сүнсний дуу хоолойг сонсож сурна. Би болохоор бас өчтэй байсан байхгүй юу. Тэгээд би ингээ итгэхийн үедээ болохоор зэрэг би ер нь ингээ сүмд анхудаа нэг удаа ирээд би сүмд итгэсэн хүн байхгүй юу. Мэдээж миний хажууд миний нөхөр намайг дагуулсаар байсан байх л да. Тэр залбирч үзүүлжсэн надад сүм чуулган дуугаа явж үзүүлжсэн. Гэвч би одоо нэг удаа нөхрийгөө дагаад толгойн цуглаанд ирэхдээ би яг ингээл орж ирээд би бурхны оршихыг мэдсэн байхгүй юу ерөөсөө. Тэгэл орж ирээд ингээд нөгөө ахлагч нар хойноо залбирхгаа орцсон энд нэг магтаалын хийсэн хүмүүсийн бэлдээс зогсчихсан. Би орж ирээд уйлж эхэлсэн байхгүй юу. Тэнд Иохан 3:16 бичсэн байсан нэг ишлэгийг би сандгүй хоёр ишлэнгээ хоёр талд нь бичиж тавьсан байсан. Тэгээд
би тэрийг уншаад уйлжсэн аахгүй. Уйлаад байсан. Би өөрөө яагаад байгаагаа мэдэхгүй уйлаад байсан. Тэгээд нөгөө нэг ахлагч нар нөгөө залбирчаад нөгөө артлын өрөөс гарч ирсэн чинь огт танихгүй нэг хүн тэнд уйлаад байгаа болохоор хоёр пастор маань надад хүрээд иржсэн аахгүй. Тэгээд дууя пастор маань хүрээд иржсэн аахгүй. Тэгээд надад танилцаад ингээд за манай сувлаа тавтай морилоорой гэж хэлчихсэн. Тэгээд ер нь ингээд нөгөө нэг бурхан байна гэдгээ мэдчихсэн байсан. Тэгээд би дараад нь ингээд өвдөж эхэлсэн байхгүй юу. Өвдөөд би ингээд ингээд нэг амар Монголын ингээд том эмчнэрээр яваад ингээд би дийлхэ байлаад тэгээ би ингээд өвчтэй байж захтаа би ингээд тарамдаа тэгээ тариаг би 3 цаг болгоо хийлгдэг болсон байсан байхгүй юу. Би одоо нурууныхаа зөөлөд гэдгийг гулгуулад мэдрэлийнхаа гол суцыг өчөөд ингээд дарцсан. Тэгээд намайг гадагшийн явж имчилгээ хийх талаар ингээд эмчнэр айгүй хятчихсан. Тэгээд би нэг өдөр ингээд босоод яваад ингээд нөгөө манайх нөгөө гэр хороолтойсэн тэгээд гаражны хурдуур гараад ингээд явж исэн чинь Бурхны дуу хоолой надад ирсэн аахгүй юу. Энэ дэлхийн хүчрэг нэгэн чиний талд бай юунаач битгий гэсэн үг гэсэн. Амен. Амен. Үүнтэй зэрэгсээд миний дотроос нэг юм ингээд гарчих шиг болсон байхгүй юу, өргөгдөөд. Тэгэл миний хамаг байдаг үе энэ хөс ингээд асгаад тэгээд би яг нэг Бурхан надад ингээд ярьчлаа гэдгийг би ингээд хүлээж аваад тэгээд миний өвчин намдсан. Эзэн талархыг Ариун сүнс ийхүү бидний өөрийнхөө хүч чадалтар байдаг юм аа. Амен. Амен. Тэгээд үүний дараа болохоор зэрэг би өөрийгөө ингээ би чинь ингээд нэг сүмд яваад удаагүй хүн байгаа шүү дээ. Өөрийгөө ингээ ажиглаад байсан байхгүй юу? 3 цаг 12 цаг тариа хийхээс хийсэнгөө 3 цаг тариа хийхээс хийсэнгөө орой 6 цаг болдоо нөхөр маань ирлээ тариа хийгээгүй би тэгэд өнөөдөр би тариагаа хийлгээгүй гэсэн чи амгаа яаси цацаа ирээгүй мө гэд манай нөгөө мөнхөгийн ихнэр цацаг тариа хийж өгдөөсөн байхгүй. Тэгсэн чи би гүү миний өвчин зогссон гэсэн байхгүй. Тэгээ би амгаад энийг ярьсан чи Бурхан чамд шууд хүрсэн байна гэж байна. Ариун сүнс ийхүү ажилдаг. Тэгээ би хагалгаа ортлоо би өвдөөгүй. Ерөөс өвдөхгүй. Тэгээ өвдөхгүй бид нар ингээд сонсоод за дахиад ариун сүнсийг сонсъё, Бурханыг сонсъё гэж бид нар ингээд байж чад хаалгаан намайг эмч маань дуудаад эмнэлэгт хэвтүүлсэн. Би тэгээд яг Бурханаас ингэж гуйсан байхгүй. Үнэхээр эзэн та надад хүрээд идэгцсэн юм уу? Та намайг хаалгаа утлаа амрааж байгаа юм уу? Би мэдмээр байна гэж хэлээд дахиад миний өвдөлт өгөгдсөн. Гайхалтай бас та нар Бурханы хүмүүсийг ойлгож байгаа тийм. Тэгээд би за Бурхан минь би ингээд одоо та намайг ингээд хаалгаанд орохыг зөвшөөрч байгаа юм байна гэж амар ингийн байгаас Бурхантай бүр ингэж ярьж болж байгаа байхгүй. Тэгээд би болохоо зэрэг хаалгаанд ороод хаалгаа маань маш амжилттай болсон. Би хаалгаанд орохыг хөвч байхдаа би эзэн би хамгийн түрүүнд би тань талархах болно гэж хэлсэн. Тэгээд би хаалгаанаас ирээд эмч намайг дуудаас ирэхэд би баярлалаа Есүсээ гэж хэлсэн. Бидний эзэн ийхүү хүрдэг байхгүй юу? Тэр өөрөө биднийг идгээдэг те тэр өөрөө бид нарт эмчнээс хүртэл хүрж байгаа үстэй. Гэхдээ эмчнэр мэдээж идгээсэн болооч тэнд эзэн байсан шүү дээ. Тэ эзний ариун сүнс хүрсэн байхгүй юу? Тэгээ одоо би тэрнээс хойш одоо 10 жил болсон ингээд цойрүүл явж байна. Эзний ариун сүнсний дуу хоолойг сонсоорой. Эзэн танд ярьсан болоод тэр хийх болно. Амен. Амен. Эзэн ярьдаг Бурхан байхгүй юу? Маш олон хүмүүс би Бурханы дуу хоолойг сонсдгоо гэж хэлдэг байхгүй юу? Би болохоор ингээд Бурханы дуу хоолойг сонссон болохоор маш олон хүн Бурхан чамтай ярина. Бурхан чамтай ярина гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ одоо нэг дүү маань манад байгаа шүү дээ. Тэгсэн чинь өчтөр битээр ингээд хоёулаа би ингээд өглөө босоод библи судлаа хийгээ ингээд сууж дүү маань босчрээд бас ингээд библи хэлгээ хоёулаа ингээд хоёр талд ингээд өгийнхаа цагуудыг хийгээ дуусаад тэгээ битээр ингээд ярилцсан чинь надтай ингээд Бурхан ингэж ярьлаа гэд ярьж байгаа байхгүй юу? Тийштэй эзэн ингэж ярьдаг байхгүй юу? Чи Бурхантай ойрхон байгаад ах бол тэр түүний дуу хоолой, түүний зааварчлагуудыг, түүний юу хийж байгааг чи мэдэх болно гэж би зааж өгч байгаа байхгүй юу? Тэгээ би болохоор саяхан бас нөгөө дүү маань ингээд нөгөө хуулийн өмнө очсон байхгүй юу? Ингээд хэрэгтэн болоод тэгээ шүүх хурал нь болоод амгаа битэр явсан. Тэгээ би тэнд бол амар ихтгэлтэй очсон байхгүй юу? Бурхны хүмүүс алхаад ороход тэнд үнэн тунгаглах тоолно гэж би бол яг ингэж залбирсан байхгүй юу. Тэгээ чуулган тэр аяараа үнний төлөө залбирчээсэн. Би тэгээ дүүдээ ороод юу гэж хэлсэнгүүт за бүх үннийг ярээрээ заяа. Чи үннээ л ярээрээ энэ газар гэж хэлээд би дүүгээ ингээд гавтаа ингээд орж байгаа шүү дээ манай дүү чи. Тэгүн гот нь би тэгж хэлээд оруулж байгаа байхгүй юу. Чи яг үннийг л ярээрээ гэж хэлээд дүүгээ дүүтэйгээ ингээд тальт уулзаад ингээд гараасан. Тэгээд би тэн дотор ороод тэр шүүхийн танхим дотор ороод би юу тунхагласан бэ гэвэл эзэн та энэ газар хүмүүсийг үннийг яриулж өгөөч гэж би гуйсан байхгүй. Үнэн энд байгаасаа тий шүүгч нар нь үнэн байгаасаа өмгөөлөгч нар нь үнэн байгаасаа тий энэ хүмүүс үнэн байгаасаа гэж би айгүйх залбирчээсэн. Тэгээд тэнд одоо ингэ шүүх хурал болоод дуусны дараа болохоор нөгөө талын өмгөөлөгч юу гэж ярьсан гэвэл энд юу бодод ингээ за манай хүн яачих вэ гэж бүр ингээ самуурсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө тал танаа хүн ингээ адилхан 3 жил авлаа гэсэн чинь
авлаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд гарч ирчээд манай хоёр өмгөөлөгчөөс ингэж асуусан гэсэн. Юу энд юу болчих вэ гэж асуусан гэж байгаа. Бүр тэн дотор юу болж байгаа тэр хүн ингээ баг мэдэхгүй ингээд би болохоос ингээ худлаа ирээд байгаа байхгүй нөгөө тал. Тэгээ би яг үннийг ингээ тунхаглаад байсан учраас тэр газрыг үнэн тунхаглаад худлаа хамгцсан байгааг та нар харж байгаа үстэй тий. Тэгээд ингээд бүх зүйлүүд болоод өнгөрч байгаа байхгүй. Тэгээ би хоёр одоо өмгөөлөгч аваад наашаа ингээд дүүгээ аваад ингээд наашаа ингээд тавьчих байгаа байхгүй. Тэгээ явж исэн чи хоёр өмгөөлөгч нөгөө яриад байсан би сонсоод яваад гэсэн сонсоод залбираад яваад. Тэгээд би тэр хоёр өмгөөлөгчийг нөгөө гэртээ авчираад тэгээд бид нар хоол цай хийж өгөөд баярлаа гэдгээ хэлээд тэгээд би Есүс Христийн тухай ярьж эхэлж байгаа байхгүй. Одоо миний ажилд эхэлж байгаа үстэй. Тэгээ би та нарыг ингээд замдаа ингээд сонсоо яваад байсан. Тэгээд ингээд бурхан байдаг юм аа. Тэгээ хоёр өмгөөлөгч ингэж ярьсан байхгүй. Өнөөдрийн шүүх хуралцтай амар гайхалтай боллоо тий. Батаршхан ингээд ерөөсөө ярьж мөрөд ярьж чадахгүй байхгүй. Тэгэхэд ингээ өөрийнхөө төлөө үннийг амар сайн ярьж чадлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд бүр үнэхээр сайн байлаа. Бид нар бүр гайхлаа гэдэг байхгүй юу. Тэгээ би болохоор зэрэг тэн дотор нь эзнийгаа ярьж байгаа байхгүй юу. Бид нар ингэж залбирч ясаа бид нар бурхны хүмүүс байгаа. Тэгэд эзэн угаасаа бид нар энэ газар үнэн тунгаглаадаас маш их залбирч ясаа. Тэгээ эзэн үннийг хийж гэнэ гэд. Тэгээ шүүгчмэрч бүтэл ингээд айгүй асуудлууд гаргаад ирсэн байхгүй юу. Тэгэхээр би шүүгчийн дээгүүр шүүгч байдаг гэж би тунхагсан байхгүй юу. Би дүүдээ бас тэгж хэлжсэн. Шүүгчийн дээгүүр шүүгч байдаг байхгүй юу. Тэр хийх болно гэж хэлжсэн. Тэгээ эзэн бол энэ сайн юм аа. Тэгээ хоёр өмгөөлөгчдөө сайн мэдээгээд тэгээ бид нар гаргасан байгаа. Тэгээд бидний дотор ариун сүнс ингээд нөгөө бид нар ариун сүнсээ сонсоод ариун сүнсний хий гэснийг бид нар хийх юм бол ариун сүнс өөрөө ийхүү хөдөлдөг тий. Одоо тэгээд бид нар ингээд залбирч байгаа. Мэдээж тэр хүмүүс дахиад манахаар ирнэ, тэгнэ, ингэнэ гэсэн. Нэг нь болохоор амгаагийн багийнхан нээс аахгүй юу. Тэгээ би амгааг тууштай залбираарай гэж хэлээд ингээд би тэр хүмүүсээ ингээд өдөж гисэн аахгүй юу. Тэгэхээр зэрэг эзний ариун сүнс бидний дотор байгааг бид нар өөрсдөө сонсож хөдөлгөж ариун сүнсээр дүүрч чадах юм бол бид нар сайн мэдийг ярихгүйгаа тэгээд амаа өдөлцсөн юм шиг явна гэж хизээч байхгүй. Бид нар сайныг үлдэхгүй хэрэг хизээч зогсохгүй. За тэгвэл ариун сүнсний тухай хэдүүлээ дахиад нэг ишлэл гарчээ. Тэг Галаат 5:16-аас 25. Харин сүнсээр ив. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсээ чинь хийлгэхийн тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс бай. Харин махбодын үүс нь илэрхий юм. Эдгээр нь завхаар, бузар тачаал, садралал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хаврал, тэс үзэл, атаархалт, архиталт, утга учиргүй наргиц цэнгэх зэрэг юм. Бид урдан та нар сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр, баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж. Дүлгүүн зан өөрийгөө захирхуун юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдгүй гэж. Христ Есүс хамаатай хүмүүс өөрсдийн махбодын бодыг бузар хүсэл тачаалтын хамт загламай цовдлсон ажээ. Хэрв бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнсэн дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сүрж өөр зуураа хатаархан сайрахгүй байцгаая гэж. Тэгвэл итгэлийн хүмүүс бид нар одоо махан биеийнхаа бузар мөхслүүдийг эзний ариун сүнсний хүч чадлаар бид нар ялсан хүмүүсээ гэж штэ тий. Есүс Христ бидний бүх бузар муу муухай бүгд гин нүгдүүдийг тэр загалмаадаар авсан гэж хэлж байгаа штэ. Тэгэх юм бол бид нар заавал тэр махан биеийнхаа хүслийг гүйцэлдүүлэх гээд яваад ах шаардлагагүй байгаа байхгүй юу? Бид нар махан бие бүр ингэж өөгшүүлэх юм бол тэр яана гэж юм уу? Садар, самуу, хэрүүл, уурвал тий бүх юмд бид нар ингэж оролцох боломжтой. Харин бид нар ийм хүмүүс биш ээ. Бид нар бол хайр дүүрэн итгэмжт Бурхны хүмүүс юм аа тий. Сүнснийхээ гэрэн хайж, сүнснийхийг тэмүүлэн хүсье бөгдөөрөө тий. Тэгээд ариун сүнстэй нөхөрлцгоё, түүний дуу хоолойг сонсцгоё. Эзэн алдарш болтугай.